Welcome back. Хоёр дахь хичээл superlative whatever. За энэ л хар зэрэг англиний бас амар их хэрэглэгддэг дүрм ямар утгаар ашиглагддгийг гэхээр хамгийн буюу хамгийн хөрхөн, хамгийн том, хамгийн өндөр, хамгийн туранхай, хамгийн бүдүүн юу ч гэдэг тий. За ийм дүрм байгаа шүү. Adjective буюу тэмдэг нэр өрхөн, бүдүүн, өндөр, нам, гоё, муухай тий. За энэ үгнүүдийн араас est гэдэг дааврыг аваад superlative буюу хамгийн их утгатай тэмдэг нэр маань үсэж байгаа. За жишээлбэл tall өндөр, tallest хамгийн өндөр. Long урттай, longest. Pretty prettiest. Great greatest. Tasty tastiest гэх жишээний. За ингээд superlative тэмдэг нэрээ үсгэж байгаа гэсэн үг. Энэ хамгийн их утгатай. Хэрвээ тэмдэг нэр маань маш урт байх юм бол бид нэр est залгаж бичихгүйгээр the most гэд тэмдэг нэрээ анхны хэлбэрээр бичнэ. The most beautiful хамгийн хөрхөн. The most expensive. The гэдэг нь заавал орж ийн тэ. The most popular хамгийн алтартай. The most interesting хамгийн сонирхолтой. The most creative хамгийн бүтээлч гэх мэтчлэнгээр. Гэхдээ дөрмийн бусаар хувирдаг үгнүүд гэж бас хит байна. За харъя. Дөрмийн бус үгнүүд нь good, best. Тэгэхээр good гэдгийг сайн гэсэн үг. Хамгийн сайн гэвэл the best гэх нэ тэ. Bad гэдэг үг нь муу гэсэн. Better, baddest гэж байхгүй. The worst. Far, furthest. Little, least. За ингэж and furthest гэд буруу бичсэн юм шүү. Furthest. Okay. За өгүүлбэрт яаж оруулах вэ гэхээр тэр бол хамгийн тийм юм гэж хэлэх гэж байна. Гэхдээ ямар нэгэн зүйл хамгийн тэр одоо хэмжээндээ гэсэн үг шүү дээ. Дэлхийн хамгийн урт гол, Монголын хамгийн урт гол, дэлхийн хамгийн өндөр оргил, Монголын хамгийн өндөр оргил гэдэг чинь өөр шүү дээ. Тэрийг нь багш нь чи range гэж бичсэн байгаа шүү. За цар хүрээндээ гэсэн. За яг энэ хэлбэрээр өгүүлбэр зохиож үзвэл орхон is to be the заавал авч байгаа superlative дээр заавал авч байгаа. The longest river in Mongolia. За энэ бол fact буюу бодит үнэн байна те. Орхон бол Монгол улс дахь хамгийн урт гол. За Монгол гэхгүйгээр орхон is the longest river in Africa гэж бүр амар худлаа өгүүлбэр болж шít. Эсвэл in the world гэвэл бас буруу те. За дараагийн жишээ. Бата is the tallest boy in our class. За Бата манай ангийн хамгийн өндөр хүү гэж байна. Гэхдээ манаас сургуульд бол биш байж болно. Монголд хамгийн өндөр хүн биш байж болно шүү дээ. Тэгэхээр манай ангитай ингээ range-ийн буюу цар хүрээгийн тодорхойлж хэрэгтэй. My mom is the most beautiful woman. За манай ээж хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй. Гэхдээ хэний хувьд юм? Миний хувьд шүү дээ. Бүх төрлийн хүмүүс тэгж бодохгүй байгаа. Тэгэхээр өөрийнхөө одоо мэдрэмжээр миний хувьд хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй бол миний ээж гэж хэлэхэд бол ингэж хэлж байна. I think зөвхөн бодлоос илэрхийлж болж байна те. Энэгээр заавал зөвхөн факт хэлдэг гэвэл үгүй. Чиний хувьд хамгийн үзэсгэлэнтэй хүн тэр найзын хувьд хамгийн үзэсгэлэнтэй хүн мэдээж өөр байгаа штэ. Гэхдээ зүгээр л тэгээ for me гэдэг ч юм уу эсвэл I think in my opinion гэдэг илэрхийлж байна гэсэн. I think Mongolia is the best country in the world. Миний л бодол шүү дээ. Энэ заавал үнэн байх албагүй, факт биш. Гэхдээ энэ дүрмийг ашиглаад фактуудыг хэлдэг. Гэхдээ чиний мэдэрч байгааг ч гэсэн өөр хороо хэлж болно гэсэн. Genghis Khan was the greatest leader of Mongolia. Genghis Khan Монгол улсын хамгийн
greatest гэдэг чинь хамгийн агуу удирдагч байсан. За энэ бол бараг л fact гэж болохоор өгүүлбэр байна. Гэхдээ өөр хүмүүс зэтэн балыг ч юм уу өөр хүн гэж боддог гэж болно те. За эсвэл заавал to be байхгүй ирээдүйд цаг дээр to be will be гэдэгтэй санаж байгаа бол ирээдүйд цаг дээр бичсэн байна. Тулгаа will be the youngest professor in our university. Тулгаа манай их сургуулийн хамгийн залуу профессор байх болно. За. Эсвэл the longest river in Mongolia. За Монгол дахь хамгийн том урт гол бол is the орхон. За гол усны нэр болсон. Учраас the авсан байгаа тий. Монгол дахь энэ зүгээр л өгүүлбэрийн бүтсэн нөр утга нь адилхан. The longest river in Mongolia is the орхон. The tallest boy in our class is Bata. Ингэж бас болно. The most beautiful woman in the world is my mom for me. I think the best country in the world is Mongolia. The greatest leader of Mongolia was Genghis Khan. The greatest hero in Mongolian history is Genghis Khan. За окей. Эдэн бүгдээрээ түрүүчийн ярьсан үйлбэрүүдтэй утга нь ижилхэн. Тэгтээ арай өөрөөр бичигдсэн байна. Заавал яг ингэж ашиглах хэрэгтэй гэсэн юм байхгүй болохоор янз янзаар нь хэлж байна. Жишээ I think flowers are the best gift for women. The best present is the doll for my sister. Манай дүүгийн хувьд хүүхэлтэй охин хамгийн гоё бэлэгээ. За энэ дүрмийг тенсүүдэд яаж ашиглах вэ? За жишээ харъя. Present simple давтагддаг цаг тий. My mom cooks the best. За манай ээж хамгийн шилдэг хоол хийдэг хүн. Past simple өнгөрсөн цаг Michael Jackson was the most popular person on earth. Michael Jackson дэлхийн хамгийн алдартай хүн байсан. Өнгөрсөн цаг дээр presentations are communication tools that can be what? За энэ алдчихчаа. Future simple You will be the most beautiful woman in the party. Чи манай party-ны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй байх болно гэж. За үгүйсэх хэлбэр нь мэдээж to be-гийн хараас not эсвэл was were-ийн хараас not will not be буюу won't be гэд явчин тэ. The most beautiful actress in the world is not Angelina Jolie. Angelina Jolie is not the most beautiful actress in the world. За энэ миний л бодол штэ. So BMW is not the fastest car in the world. Mongolians aren't the tallest Asians in the world. Lotte Tower isn't the tallest building in Asia. Энэ дэлхийн хамгийн тийм бишээ. Lotte цамхаг нь Азийн хамгийн өндөр цамхаг бишээ гэж хэлж байна. Isn't гэснээрээ тэ. Angelina Jolie дэлхийн хамгийн хөөрхөн жүжигчин биш. Энэ зөвхөн миний бодол гэж болно шүү дээ. За та нар санджаа бол бид нэр comparative буюу харьцуулах үзчихсэн те. Тэрнтэй нэлийн ижилхэн дүрм байгаа. За эхний тэр бөмбөгийг хараарай. Big, том, bigger, илүү том, the biggest, хамгийн том. За clear, clearer, clearest, dark, darker, darkest, wise, wiser, wisest, simple, simpler, simplest, thin, thinner, thinnest, fat, fatter, fattest, busy, busier, busiest, merry, merrier, merriest, creative, more creative, the most creative, popular, more popular, most popular, good, better, best, bad, worst, worst, little, less, least, much, more, most. За тэгэхээр үгнүүдийг сайн хараад цээжилж авах хэрэгтэй шүү. За мэдхгүй байхгүйсэн гэж найдаа. Thin гэдэг нь нэмгэн нарийнхан гэсэн үг. Wise гэдэг нь wisdom тай буюу аюу тийм хэрсүү
ухаалаг гэсэн үг. За ингэж дөрвийн бусаар хувирдаг үгнүүд байна. За одоо comparative буюу нөгөө харьцуулах үгнүүдтэй жишээд энэ дөрмийн нэг тавтай. Tom is taller than John. Санаж байна үү? Taller than, bigger than, smaller than гэдэг шүү дээ. За тэгвэл superlative буюу Tom, John хоёрыг харьцуулахгүй. Tom бусад бүх хүүхдүүдээс бусад бүх хүүхдүүдтэй харьцуулаад хамгийн өндөр нь гэвэл Tom is the tallest boy in the football team. За хөл бөмбөгийн багийн бүх хүүхдүүдтэй харьцуулахад хамгийн өндөр нээсэн байна. Зөвхөн Johnтай харьцуулаагүй. Tom is taller than the other boys, right? За John is as fast as Tom. За as adjective as гэх нь бас нэг дүрэн байгаа. Энэ яадаг дүрэн бэ гэхээр адилхан л тийм гэсэн. John is as fast as Tom. John Tom хоёрыг ингээ харьцуулж штэ. Тэгээд хинж илүү хурдан биш, хоёулаа л маш хурдан гэж хэлж байна. As good as well as гэх байдаг штэ. За тавтлах хичээл энэ дүрмүүдийг энэ өгүүлбэрүүдийг орчуулаарай. За I can't find my most comfortable jeans. Jackson was the greatest singer of all time. Jupiter is the biggest planet in our solar system. She is the smartest girl in our class. This is the most interesting book I have ever read. I am the shortest person in my family. Jerry is the least worried about the game. That was the best movie ever. Sam is the most handsome boy in the whole school. Mount Everest is the highest mountain in the world. За эдгээр өгүүлбэрүүдийг бүгдийг нь ойлгож байгаа гэж найдаа. You are the best version of yourself. See you later.